За таяа сайхан намарч гин үү. Би Гიშгтэн нутагтай Уулзчинбаатар гэдэг авгай байна. Өнөөдөр би олон даяардаа нэг онц өрх явуулдаг Гიშгтний нэг газар байдлын мэдээлэл өгсөн юм аа. Энэ ямар газар вэ гэвэл Гიშгтний жагс урддаг хүмүүс, өөрөөр хэлбэл одоо жагсан талбайны хүмүүс бол онц өрхтэй. Гар утасны хязгаараас болоод багтаамжаас нь болоод биений 2 таслах юм уу 3 тасалж мэдээлнэ. Өнөөдөр би эхлээд тавьчихъя. Энэ онц өрхтэй газар бол хүн зогч болно, хүн зодож болно, хүн хараа. Хор тавьж болно, гал тавьж болно. Энэ филийн торнонд ийм онц өрхтэй л да. Хүн онц өрхийг олгосон би одоо болтол мэдээгүй. Миний Иран дундаас та нар болоод мэдчихнэ. Чаби баттайгаар хэлбэл 2014 оны 7 сарын 15-ны өдөр бол одоо дөрөөнөр хачаа болоод жагсан талаа 2 газар нутгийн журам болсон байж байна. Ингээд бол одоо дархан уус өмнө намын хорооны шүүжи 4 хацаанд бол энэ учраас Иесуснээгээд хороонд нь хүрээч хэл дамын өдний хангашаа гарч аваад хорхтон залуучууд ирээд тэргийн болголоод хүний тоогоо явуулсан байна. Энэ онц хэрэгтэй байна уугүй юу? Онц хэрэгтэй энэ бол яг Гიშгтэн ушууны дотоодын хамгаалалт авчааны дарах том маягсан даргийн нүдэн доор ингэж онц өрхөн гүйтгэсэн байна. Энэ өрхийн хэн өгсөн байна. Энэ учраас төлөө би хамаатай байгуулахаар начиж хэлэхэд бол надад одоо хариугаас сэдэрлэггүй байна. За 2009 оноос 2012 оны хооронд эдвэл жагсан гартан батлахын тулд онц өрхөө явуулвал нүүдлийн олын шувуудад хор тавьж өгөө том хэмжээний тархтараар хүсэн шувуудыг тавиад далайн нурийн хөвөөр болж хайсаа. Энэ онц өрхтэй юу юу? Энийг би одоо элчин сургуулиунаа явахын алднуудаа басана манай сумны нарсан өгсөн дараа нэмээ нэг өдөр даглаа араас нь одоо том баярын чагдаан басан цагаан тэрхтээ нэг өдөр даглаа энэ фейл зөрчих алдус фейлийн байгууллага нь хамгаалдаг юм байна. Эдгээр өнөөдөр